бидний ч одоо референс хийдэг ийм системүүд чинь зөтөрөө ч мэдлээч тий. Тэгэхээр эдгээр чинь болохоор ингээд за артиклж бай, ном бай, конференц пейпер бай, одоо өөр юу юм болгонуудыг нэг ийм стейшн хийх боломж олгож өгч байгаа тий. За тэгээд дараа нь болохоор энэ стейшнээсээ ишлэлээсээ шууд одоо энэ юуны ашигласан хэвлэлийн жагсаалтуудын тий гаргаж өгдөг. Тэгээ референс гэж яриад байгаа тийм үү. Тэгээ референс гэдэг чинь болохоор бидний ашигласан хэвлэлийн одоо тэр юунууд ч дээ тий. Одоо библиографи зүйлтүүд гэж ярьдаг тийм үү. Тэгээ энийг бол хэлж байгаа. За тэгэхээр энэ болгон дээр ингээд олон юм ингээд стейшн хийхээр бидэнд ямар нэг юм менежментийн хийдэг ийм нэмэлт юм байвал тэ менежер ч юм уу тэ иймэрхүү зөтөрөө менлэг гэх мэт юм байвал бидний ажлыг илүү амархан хөнгөвчилж өгдөг. За тэгээд тэр утгаараа ингээ харахаар одоо энэ улаан нар инхэд тэ энэ бүгдийг бид нэр стейшн хийх нэг сайт K гэж өмнөх юм дээр ярьсан тэ стейшн хийж байгаа. За тэрийг ашиглаад одоо энэ тухайн хэвлсэн нөгөө нэг зүйлтийн тэ энэ тэ номынхын жагсаал ашигласан хэвлийнхэн жагсаалт бол гарч ирдэг байгаа. За нэг ингээд за тэгээ энийг болохоор хэдүүлээ. Тэ яг үхэрээ ихэвчлэн одоо энэ зөтөрөө ингээ байлаа гэхэд нэг болохоор хэдүүлээ мэдээллийн сан гэж үзэх юм бол ийшээгээ одоо артикл, бук, нэг конференц пейпер руу тэгээ ийш нь авлаа. За тэгээд энэ зөтөрөөсөө болохоор бид нар яг энэ нөгөө нэг стейшн хэрхэн яаж ишлэл хийх үү ишлэлээ авчна. За тэгээд энэ референс листээ авчна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр нь болохоор өөр хоорондоо нэг нь нөгөөтөөгөө ингээ холбоостойгоо байна гэд тэ. Тэгэхээр бидний ажлыг илүү амархан хөнгөвчилж өгдөг байгаа. За тэгээд ер нь ингээд зөтөрөө энтер гэхээр нөгөө collection гэж ярьж байгаа шүү дээ тий. Одоо энэ literature буюу тий энэ одоо ном хэвлэл эднэрийг одоо коллекц маягаар бол хадгалж байгаа. За тийм ингэснээр болохоор яг бид нар өөрсдөө энэ дижитал номын сан үүсгэж байгаа. За тэгээд энэ нь болохоор яг энэ ишлэл хийх одоо их усрыг тий олгодог байгаа. За тэгээд зөтөрөгийн ерөнхий юу нь болохоор нэг иймэрхүү. За тэгээд дараагийн нэг юм нь болохоор бид нар яах вэ гэхээр зөтөрөөгөө эдгээр одоо literature хэвлэлээр тэгээ яаж цуглуулдаг вэ гэхээр одоо ингээ онлайнаар тийм үү тий цуглуулах бүрэн боломжтой байна. За тэгээд нэгэнт ингээд зөтөрөө маань энд ингээд цуглуулсан юм байна. Зөтөрөө юу хийж өгдөг вэ гэхээр эдгээрийг тийм ээ ингэж номын сан дижитал номын сан хэлбэрээр хадгална. За тэгээд ишлэл хийх боломжийг олгож өгдөг байгаа. За ийм байна. Ингэснээр болохоор бид нар энэ зөтөрөөгөө буцаж татаад хандаад холболт хийгээд Word дээр ч бай одоо бусад одоо энэ Google Doc эднэр дээр ч гэсэн тэг гэх мэт эдгээр за тэгээ Obsidian LaTeX гэх мэт эднэртэйгээ шууд холболтуудыг хий. Нөгөө бидний сая өмнө хэлсэн энэ дээр ирсэн нөгөө нэг стейшн болон хэвлэлийн хажигсалтыг гаргаж авна. За үндсэн ерөнхий арчин бол ерөнхийдөө юм тийм үү. За тэгээ хэдүүлээ болохоор энэ зөтөрөө ингээд суулгачлаа. Тэ мэдээж ямар ч одоо хэрэглээний програмууд ямар нэгэн Windows уу юу вэ гэх платформ болгон дээр өөр байдаг тийм ээ. За тэгээ платформ ямар платформыг бид нар ашиглаж байгаа гэдгийг тохирсон өөрсдөө платформынхаа дагуу тэр хувилбарыг бид нар сонгож авч суулгана. За дараагийн нэг алхам нь болохоор суулгасныхаа дараа болохоор нөгөө бид нар одоо ямар нэгэн одоо онлайнаас мэдээллийг нөгөө шууд авахын тулд бид нар коннекторыг ашиглах шаардлагатай болно тийм үү те. Тэгэхээр зөтөрөөгөө те энэ одоо бид нар Google Chrome-ыг хөвчлэн ашигладаг бол бидний одоо интернетийн браузер маань одоо сүүлийн үед энэ Google Chrome бараг дэлхийг эзэлчихэд байна гэж байгаа зү те. За тэгэхээр ингээд энэ хоёрын холбосон юм коннекторыг бид нар инсталл хийгээд холболтоо хийчихнэ. Холболтоо хийчихээр энэ чинь болохоор биднэрт одоо энэ нэмэлтээр нэг зөтөрөгийн маань юм гараад ирж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ болохоор одоо жишээлбэл энэ YouTube бичлэг байгаа учраас зөтөрөгийн юм маань болохоор энэ болохоор бичлэг байх шүү те гэдэг эмблем нараа өөр байгаа зү тий артиклаас өөр номных болохоор бас нэг өөр гэх мэт бас нэг юм хөөрхөн яг гаднах таних тэмдэг логонуудын бас арай өөр
болно гэсэн үг. Ер нь бол цитори дотор бид нар юу бол юуг бол хадгалж болно. Нэг тал одоо бас хэрэглээ бас байж болно. За тэгээд цитори коннектороо бид нар ингээд тий суулгачих юм бол за буцаагаад бас remove from Chrome-оос бас хийж болно. Chrome-оос салгаж болно. Буцаагаад бас татаж болно гэх мэт ийм байдлаар ер нь бол дандаа ямар нэг ийм extension-нууд л байгаа хгүй Chrome-ийн гадна талд нэмэлтээр бид нар ашиглаж болно л гэсэн юмнууд маань яваад байгаа. За тэгээд циториогоо бид нар энэ болохоор цитори 5 дээр байх үеийн бичлэг байна. За ингээд циториогоо суулгаад Windows дээр юм байна. Тэ. За тэгээ суулгаад ингээд ажиллуулж байна гэсэн үг. За тийм. За тэгээд дараагийн нэг хэсэг дээр нь болохоор за цитори маань суучлаа гэж бодоход за энэ одоо цитори суудсан байна гэж харъя. За тэгэхээр нөгөө циторигийн маань ерөнхий доторх зүйл маань болохоор иймэрхүү байдалтай гарч ирж штэ тийм ээ. Тэгэхээр миний номын сан гэдэг ингээд гараад ирж байгаа. За тийм. За энэ чи болохоор дараагийн хэсэг нь юу гарах. Одоохоо тийм одоо энэ Word-тэйгээ бас холбоо тийм ээ. Тэгэхээр одоо энэ циториогийн юг бол extension-ыг add-in install хийгээд бас суулгачихж байгаа бах тийм ээ. За тэгээд reference дээр нь бид нар ороод ашиглана. За ашиглалтын талаар бас хөөрхөн юмнууд бол хийж өгсөн байгаа. За тэгэхээр энэ 2 3 бас аюу их хэрэглээ хийхэд амар зүйл байгаа. Open your web browser and if no web page is open you will see this Z icon in. За одоо тэгэхээр циториогоо коннектороо хийсэн циториогоо би болгоцсон тохиолдолд одоо онлайнаас болон өөр бусад ямар хид хідэн чиглэлийг одоо ямар байдлаар циториолгоо бид нар одоо номын сан руугаа одоо хэрэгтэй мэдээлэл буюу артиклуудаа оруулах вэ гэдэг талын юмыг энд ярьж өгч байгаа. За тэгээд зүгээр Google дээр байхад Z төсөг маань бол харагдана. Холболт хийсэн хаана тийм ээ. За тэгээд одоо жишээлбэл энэ болохоор нэг publication буюу өгүүлэл байна. Өгүүллийн хувьд харахаар нэг иймэрхүү тий дүрс нь ингэж гарч ирнэ. Харагч байна уу? Дууг нь хаач тийм үү? Дууг нь хаач. Миний дуу юу? Тийм үү? Ааха. болохоор ном байна. Номын хувьд болохоор энэ хараа дүрс нь арай нэг юм өөр агаад юм хавцтай. Аха. За иймэрхүү байдлуудаар цитори маань юу вэ гэдэг юм ер нь бол тань гэсэн үг. За энэ одоо шил Amazon дээр байгаа номыг ч гэсэн тий. Аха. Тий. За энэ болохоор New York Times-ийн зүгээр нэг юм блог байгааз. Блог болохоор бас нэг юм хуйлаастай нэг юм юу шиг цаас шиг хэл байх жишээ нэ. За нэг иймэрхүү байдлуудаар ингээд юу нь хүртэл ингээ өөр тий байдлуудаар ингээ авчирна гэсэн. Тэгэхээр энэ нөгөө мета гэж яриад байгаа шүү дээ. Мета дата ямар ч юмд бид нар мета дата гэж ярьдаг тийм үү? Одоо бидний нөгөө нэг юу шүү дээ. Одоо жишээл орон зай мэдээлэл ашиглахад тухайн мэдээний уртраг өргөрөг гэдэг ч юм уу тий. Эдгээр нь болохоор бидний хувьд бол мета дата нь болж таардаг тийм үү тий. Тэрнтэй адилхан
бидний одоо авч байгаа дижитал номын санд авч байгаа одоо зүйлүүд маань бүгд метадатад байгаа. Тэр нь болохоор метадата гэдэг нь болохоор бидний гэдэг нь яваад байгаа байхгүй. Энэ инфо дээр нь болохоор юу яах вэ гэхээр нөгөө энэ юу юм бэ гэдэг юмний мэдээлэл гэсэн үг. Одоо номын санд ороход одоо жишээл бид нарт ингээд нэг юм юунууд байдаг штэ, шошгонууд байдаг штэ. Тэрнтэй л адилхан нөгөө нэг юм карт тий карт үүсгдэг тийм үү номын сангийн тэрнтэй адилхан тэр ер нь бол хэлээд байгаа. Тэр энэ чинь болохоор одоо жишээл энэ болохоор артикл байна, newspaper артикл байна, тийм ээ. Одоо жишээл мэдээний тийм үү нэг юм сэдвтэй артиклууд байна одоо. За тэгээд title нь байна тий. Title нь, author нь, abstract нь, за publication хаанхих publication New York Times-ийн. За тэгээ хизээ тийм үү тий. Энэ хэвлэгдсэн он сар өдрөнд ч юм уу тий. За тэгээд бусад одоо янз бүрийн юмнууд нь одоо ингээд иймэрхүү юмнууд ингээд байж гинаа л гэсэн үг. Тэгэхээр энэ болгонууд нь болохоор энэ мэдээлэл чинь л бидний хувьд нөгөө стейшн хийхэд хэрэгтэй мэдээлэл болж таарад байгаа байхгүй юу? Тэр энэ зүйлийг бий болгож өгдөг гэсэн үг. Зарим тохиолдолд одоо жишээл бид нар саяын тэр Amazon дээр байгаа ямиг мэдээж худалдаж аваагүй бол тодорхойг бид нар ийшээ оруулах боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр эхний ээлжинд яг стейшн хийх юуг нь бол ингэж гаргаад авчлаа гэхэд зарим авчлаа гэхэд PDF ч юм уу эсвэл ямар нэгэн мэдээллүүдийг энэ дотор нь тий нөгөө апплод хийгээд оруулж болно. За нэг иймэрхүү байдлуудаар бас ингээд тий энэ болохоор одоо parent тийм үү тий одоо гадна талын тийм үү их item гэж хэлээд байгаа штэ parent item гэж хэлээд байгаа. Дотор нь болохоор ингээд задаргаанууд бол явж байгаа тийм ээ. За ингээд энэ минь болохоор ингээд багслагдаад явчихна. За тэгээд зарим тохиолдолд одоо жишээл энэ PDF-ийг тийм үү те шууд чирээд авчираад ийшээ шууд оруулчих болно тий. Татлаа ийшээ шидлээ энэ болохоор өөрөө шууд автоматар тий авчина. Мөн яг нөгөө нэг зөтөрийнхөө өргөлөө нь орж жагаад апплод хийгээд оруулсан ч болно. Мөн за яг энэ чинээс нь харуул. Тий одоо жишээл энэ PDF-ийг чирч орууллаа. PDF-ийн шууд тийм ээ PDF-ийн нэрийг авлаа, item-ийн нэр үүсгэлээ ингээд бий болгочихно гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор энэ number гэж яриад байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ DOI number одоо жишээл ISBN, DOI, PIMS гэдэг одоо өвөл олон тодорхой хэмжээний ийм дугаарууд байгаа. Одоо энэ номны хувьд болохоор ISBN байна. Тий өвлийн хувьд болохоор DOI. За энэ эмнэлгийн зарим нэг одоо юуных нь болохоор одоо public med ч юм уу тий PIMS эсвэл архивын ID гэх мэт тий ямар одоо системд ямар газар тухайн зүйл маань хэвлэгдсэн ч юм уу тий тэрнийхээ дагуу ийм дугаартай байна тийм үү тий. Тэгээ тэрийг ашиглаад бас оруулж болно гэсэн үг. Тэгэхээр тэрийг ашиглаж оруулахдаа одоо энэ нэмхийн хажууд байгаа нэг ийм энийг нэг ийм шидэт юу шиг юм үзэг маягийн юм байгаа. Энэ дээр нь дараад ягаад саяын байдлаар тий энэ DOI-ийн юм уу энэ дугаарыг оруулаад яхаар энэ маань болохоор өөрөө бас шууд интернет руугаа хандаад сторийн маань тэгээд энэ их юунуудыг бий болгочихно гэсэн үг. Үүсгэж чинь. За энэ пест хийлээ. Гэт тэр ингээд гараад ирж байгаа. Окей. За нэг иймэрхүү байдлаар. Тэгэхээр ингээд интернетээс ч бид нар авч болно. Зарим тохиолдолд боломжгүй тохиолдолд DOI number-ыг хайгаад тий оруулж болно. Зарим тохиолдолд одоо PDF нь өөрөө их бол PDF-ийг тий оруулаад
PDF-с нь өөрөөс нь бас нөгөө нэг шууд бас юу үүсгэдэг. Зөтөрөө ч юм бас өөрөө бас тэр их юу бас жишээлбэл том ийг би энэ гадагш нь гаргаж ийл. Энэ гадаа нь гарчлаа тийм үү те. За тэгэхээр энэ Tom's-аас нь өөрөөс нь тийм үү те. Их файлыг үүсгэж өгөөч гэд. Энэ байна. Create parent item. Тэ? Гэтгсэн энэ болохоор шууд одоо зарим тохиолдолд бас нэг юм юунууд унших, ойлгох арай юугүй байна. Ийм тохиолдолд болохоор дой намрыг оруулж өгөөчийг нь дой намрын нэг бол тий оруулж болно. Эсвэл мануалаар тий enter хийж болно. Гэх мэт иймэрхүү байдлуудаар. Энэ Tom's-ын дой намрын энэ интернет нэр өнөөдөр ямар удаан байна? Энэ одоо дой намар нь болохоор энэ. Тийм ээ? Гэт энийгээ копи хийгээл. За тэгээ саяхаа тий. Энэ дээр нь ингээд пэст хийгээд тэгээд энэ дээр энэ өөрөө идэвчж байгаа зү тий. За иймэрхүү байдлуудаар бас ингэж тий шууд ингээд үүсгэж бас болно. За эсвэл бүр болохгүй бол бүр ингээд гар аргаар ч үүсгэж болно. Саяхан шиг одоо мануалаар гэсэн үг. Мануалаар. Тэгэхээр мануалаар үүсгэхийн тулд мэдээж эннийхаа тий юу болгонуудыг бүгдийг шинээр хийж өгнө. Гарч ирнэ. Энэ station key гарч ирж байгаа. Тий. За одоо би дахиад буцаага гаргацсан. Одоо энэ болохоор за дой намраа мэдгүй мануалаар оруулъя тийм үү. За тэгэхээр дахиад энэ Tom's-гээ гараад ирж байгаа юу н бүүмэд тий. Тий ингээд гэхдээ энэ төлөвийн инфо дээр нь болохоор веб пэйж enter гэж гарч ирж байна тийм үү. Citation key нь ч бас тодорхойгүй тий. Тэгэхээр item article дээр нь дараад энэ болохоор article юм шүү. Manuscript, journal article тийм ээ. Гэт өхөр яаж гэнэ энэ дүрснээс шууд өөрчлөгчөөд тий. За title-ийн шууд авчиж гин. Гэтэ энэ title дээр нь болохоор PDF-гээ ороод ирлээ тийм үү тий. Энэ яг энэ өөрийнх нь бид нар title-ийг бас харж байгаа copy paste хийж байгаа төгстэй. За яг энэ зүгээр ийм тайтлтай бай гэж бодъё тийм үү тий. За тэгээд after-уудын тий last name нь хин чинь Thomas гэх мэт иймэрхүү байдлуудаар ингэж юугаар тий гар аргаар оруулж өгнө гэсэн үг. Гэт жишээний хид хидэн after-тай бол нэмэх гэж явчихна. Abstract-ийн ингээд дуу муу ингээд бусад юмнуудыг ингэж оруулж өгнө. Station key дээр нь болохоор бас ингээд өөрчлөлт хийгээд өгч болно. Окей. За ингээд parent бол үүсгэж байгаа. Эсвэл одоо download хийсэн. Тэгэхээр ер нь бол яаж энэ юугаа ингэж зохицуулж байгаа юм бэ? Үүсгэж болж байгаа юм бэ? Заавалчгүй интернетээс ингээ холбол болохгүй байх юм бол download хийж агаад PDF файлаа тий ачаалаад за тэгээд энэ чинь болохоор өөрсдөө болохоор дой намрын нөгөөч өгч болж гин авч болж гин ингээд яхаараа тэгээд өөрөө энэ дотроо болохоор энэ файл маань байх хэвээр өөрөө PDF маань байх хэвээр тэгээд ийм их тий parent item нь үүссэн байх хэвээр. Ерөөсөө л ийм байна. Тэгээд нөгөө biftech хэдүүлээ бол сонгоцсон байгаа тийм ээ. Biftech сонгоод тэр нөгөө нэг юунуудыг ягаад station key-г болохоор өөртөө арай нөгөө айтайхан байдлаар тий өгөөд тий форматыг өгөөд
Тэгэл ингээл окей. Энэ болохоор ингээд гарын дээр болчихж байгаа байхгүй. За ингээд юм ба. За тэгээд дараагийнх нь болохоор энэ одоо сайт хийх аргуудын талаар одоо хэдүүлээ. За За стейшны хэдүүлээ цэцэрөөгөө ашиглаад стейшны явах тийм үү. За Word дээр тийм үү тий. За энэ миний анхны стейшн хийж байгаа текст байна гэд. За цэцэрөө дээр тэгээд edit station гэд. Энэ болохоор add edit station гэж гарч ирнэ. За add edit bibliography гэж бас гарч ирж байгаа. За энэ document preferences refresh unlix x station гэх мэт за нэг иймэрхүү хэд хэдэн хувилбаруудыг ашиглана гэсэн үг. Энэ уг нь харахад амархан баасаа тий. Сайт хий нөгөө bibliography буюу чагсаалтыг хийж өгөөч. Эсвэл одоо edit хийгээд ч юм уу тий refresh хийгээд ямар нэгэн засвар оруулсан бол тий дахиад тий refresh хийчихье гэх мэт тий. За document preferences гэдэг нь болохоор энийг хэлж байгаа тийм үү. Энэ хараа document preferences нөгөө ямар хуу стилээр бид нар ашиглах юм бэ гэдгээ бас энийг өмнө set хийж өгч болно. Эсвэл дараа нь өөрчлөх боломжтой бол бас энэ дээрээ дараал тэгэл refresh хийлгэж болно гэх мэт тий. За иймэрхүү байдлаар. За одоо ингэ хараа. За тэгэхээр ингээд нөгөө нэг дотор байгаа дижитал номын сан руу ч л хандна гэсэн үг. Тэгэхээр өөртөө ямар юу бэлээ гэл нэр усаар ингээд яхад эхнээс сонголтууд гараад ирнэ тий. Тэгэхээр тэгэл энэ гэл явчихна тийм үү тий. За Young et al гэдэг хүнийг шууд сайт хийчлээ. Edit station. Ontogeny. За нэг ийм сэдвтэй за байсан юм байна. За дахиад хоёрыг за За одоо чагсаалт тийм үү те bibliography эсвэл reference list тий. За дарлаа. Ялгаагүй. Ямар ч ялгаагүй. Энэ нөгөө тухайн юунаас болж байгаа хэрэглэх газрынхаа юунаас ихэвчлэн бид нэг артикл дээр болохоор reference гээ явцдаг шээ references зарим яг номын юм ч юм уу те жоохон библиографи хэр жоохон дэлгэрэнгүй ч юм уу те хувь хүний бас нэг хувийн мэдээсэдлийг нэмэж ирж оруулсан ч юм уу те тиймэрхүү юм байх юм бол библиографи гэдэг нэртэй илүүтэй хэрэгэлдэг. Тэгэхээр энэ дээр болохоор ингээ харахаар ерөөсөө адилхан баахгүй. Тэгэхээр reference list-ийг гэж ашиглаж болно эсвэл bibliography аль-алийг нэршлэр нь ашиглаж болно гэсэн үг. Гэхдээ article дээрээ бид нар хвчлэн reference list гэдэг юутай байдаг.
За тэгээ сая болохоор энэ юугаа сольж байгааз тий. Тэгэхээр стейшныхаа тий нөгөө хэлбэрийг ингээд сольчхоор зарим нөгөө нэг сэтгүүлүүд ингээд дугаарталсан байдаг штэ, нэр ус нь биш шууд дугаар дээр явж яадаг тий. Тэгэхээр тэрийг ингээд сонхоор ингээд тий тэрнийхэн даав ингээд өөр автоматар 1 2 гээл ингээд бусад юмнууд ингээд бас автоматар. Тэгэхээр энэ болгоны гараараа оруулах тэрний италик байх хэвээр энэ тийм байх хэвээр гэх юм байхгүй тий. За зарим тохиолдолд одоо жишээл PowerPoint дээр ч юм уу тий station оруулах тохиолдолд яах вэ гэдэг чинь. Тэгээ PowerPoint-тэй бид нар бас холболт байхгүй тийм үү тий. Илтгэл эднэр дээр ганц нэг яг station хийхээр яг энэ зүгээр нөгөө гар дор юм ч юм уу тий. Оо тийм болно шүү дээ тий. Тэгэж бас болно. За энэ дээр болохоор энэ create bibliography гэл энэчнээс нь бас copy хийж болно. Тэгэхээр энд output mode нь хоёр янз байгаа. Station хийх юм уу? Эсвэл нөгөө нэг тий зүйлтийг авах юм уу тий? Ашигласан хэвлэлээр нь авах юм уу? Зүгээр station хийх юм уу? Тэгэхээр аль нэг нь сонгоол тий аль нь хэрэгтэй тий. Тэрийг энэ болохоор хуйлангийн авч үзүүлсэн. За station хий гэдгийг авч яасан. За окей. Энэ хаашаа оруулах юм бэ? Copy to clipboard. Энийг мэдж байгаа тий. Аха. За. Нөгөө бид Ctrl C гэдэгтэй л адилхан гэсэн үг. Ctrl C. Аха. Тэгээд хаана хуулах юм бэ гэдг нь болохоор нөгөө газар ч юм уу тийм ямар нэгэн байршил зааж өгөхгүй л тэгээд гараараа өөрсдөөс copy paste гэнэ л гэсэн үг. За powder-ыг тоол гэж харчирлээ. Жохон сонин юу жил мэлгүй юм гарч ирж байна. За энэ болохоор одоо ашиглалтаар нь тий ашигласан хэвлэлийн зүйл дээр нь гэд гараад ирж байгаа тий. За тий. За тэгээд бусад одоо жишээлбэл энэ одоо 7 одоо бол 7 явж байгаа шүү дээ. 7-гийн ямар юм мэдгүй 6 дээр бас ингээд юу байна гэлээ. Тий одоо жишээлбэл юутайгаа хэрхэн яаж ажиллах уу гэдгийг хэлсэн баг. Энэ өвчлэн угаасаа бид нар одоо энэ PDF-ийг нээхээр угаасаа дефолтороо тий өөрөө энэ юу маань story маань нээж байгаа PDF файлаа нээчихэж байгаа. Бид нар нөгөө нэг зарим тохиолдолд нөгөө highlight хийх гэхээр нөгөө Adobe Acrobat ч юм уу тий нөгөө нэг бас хэрэгцээтэй болж таарах гэдэг штэ. Тэгээд нөгөө highlight хийх мэх нь болохоор үнэтэй болж таарах гэдэг тий free юу нь болохоор бас жоохон limited тий. Тэгэхээр story-гийн басны давуу тал нь болохоор энэ highlight хийдэг тий нode хийдэг гэх мэт иймэрхүү боломж өөр дээрээ бас байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ story-гийн сонгох уу эсвэл зарим тохиолдолд одоо жишээлбэл тийм агсан төвшний ч юм уу тийм PDF уншигчтай байх юм бол тэрийгээ тест одоо default системийнхаа юмаа сонгож болно. Эсвэл custom маягаар тий заагаад өгч болно гэдэг ийм бас сонголтууд байдгаа гэт. Яг story-гийнх бид нар болохоор ингэ шүү дээ өөрийг ашиглаад тий заавалч нэмэлт юм ашиглах шаардлагагүйгээр story-гийнх нь тий өөрийнх нь PDF-ийнх нь тий editor-ыг бид нар ашиглая л гэдэг юм энэ хэлж өгч байгаа гэсэн үг.
За одоо тэгээд энэ PDF нээгээд тий нөгөө өмнөх юун дээр хэдүүлээ харсан тий PDF дээр хэдүүлээ highlight хийн. Энэ байна тийм үү тий өнгөө сонгож болно. Note хийн тийм ээ гэмэд. Тэгэхээр энэ болгоных нь хажууд нь нөгөө бидний авсан юмнууд нь энд нь болохоор хажууд нь бас гарч ирээд байдаг илүү даваа талтай гэдэг юм энд бол харуулсан. Тэгэхээр энд болохоор энүүгээрээ бид нар болохоор ингэж тий дээш доош навигашн хийх айгу бүрэн боломжийг бас олгож өгдөг. Ажиллахад илүү амар төхөн байдлыг бий болгодгоо гэдэг юм харуулдаг байгаа байхгүй энэ дэр. Бас нэг энэ дэр нэг нэмэх зүйл нь болохоор одоо энэ хэдүүлээ зураг тий ингэж скриншот хийжсэн шүү дээ тий. Тэр энэ дээр болохоор бас өнгийг бас сонгож болно шүү гэдгийг бас харуулж байгаа юм тий. Одоо шил улаан За тэгээд нөгөө нэг бидний нөгөө highlight хийсэн note хийсэн юмнуудаа тусад нь тийм ээ салгаад авч болж байгаа тийм үү тий PDF-ээс нь extract гэж ярьж байгаа. Extract гэвэл салгаж авах тийм ээ гэдгийг болохоор хэдүүлээ annotation гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ annotation-ыг хэдүүлээ авч ашиглах гэдэг байгаа тийм үү тий. За тэгэхээр энэ annotation-ыг болохоор бас энэ цөтөрөө 6 дээр нэмэх зүйл нь болохоор энэ note add note гэд бас Word руу бас авах боломжийг бас орж ирсэн гэдэг нэг тийм юм байна. Тэгэхээр түрүүчийг болохоор энэ байгаагүй тийм үү тий? Add note нь байгаагүй. За одоо харж байгаарай. Add note хийлээ. За яг нэг бас нэг юм ингээд за бас нөгөө юуны гэдэг. За энэ annotation-ыг гэд нөгөө авсан зүйл маань ингээ Word руу шууд орж ирнэ гэсэн үг. За тэгээд reference-ийнхаа юутайгаа references яг note хийсэн annotation маань ийш ингэж орж ирнэ гэсэн үг. Тэгээ reference хийгээд ингээд нөгөө нэг энэ тэндээс яасан юмнуудаа тэн дотор ажилласан юмнуудыгаа нэгтгээд тий ажиллах ийм бүрэн боломжийг олгож байгаа гэдэг их аятайхан байгааз. За тэгээд нөгөө цэцэрээ болохоор iPod болон iPhone дээр бас байгаа юм байлээ. Гэхдээ ер нь цэцэрэг iPad ч юм уу iPhone эдрийг ашигласнаас ер нь компьютер дээрээс шууд ажиллавал илүү зүгээр хаа нүд мод хараа мараагаа бодсон ч гэсэн тий. За тэгээд энэ дээр одоо юу байсан юм бол энийг сайн хараад байгаа. Тий одоо нотууд би болгоод энийг болохоор Word руу тий авах гэдэг юм ийм л яаж нот хийх вэ? Энийг бас нэг харчихгүй юу? За юм ба. За тэгээд дараагийнх нь болохоор энэ нөгөө Obsidian болон Zotero-гийн integration тийм үү одоо холболт тий integrate хийх гэдэг нь integration тийм үү ингээ хамттан тий холболт нэгтгэх тийм үү гэдгийг энэ дээр энэ нэг нөгөө нэг юм темплетийг би нэг ярьжсэн тий. Тэгэхээр энэ темплетийн хувьд гэтээ бас жоохон ажиллахгүй байлээ. Багшны янзлж үзмээр юм байлээ. За тэгэхээр нөгөө нэг хэдүүлгийнхаа суулгасан Better View-тэй суулгаж байгаа. Нөгөөх нь болохоор Zotero integration-ээ суулгаж байгаа тийм ээ. Zotero integration-ээ Obsidian дээр суулгаж байгаа. За тэгээд энэ нөгөө нэг PDF-ийн энэ үний юу нь болохоор темплет нь болохоор би өмнө ашиглаж исэн темплет л дээ.
Тэгээд юу мэдхгүй одоо энэ юу нь өөрчлөгдсөнөөс болсон яасан ямар ч гэсэн нэг жоохон өөр байсан. Тэг харж байгаа тэгээд. За тэгэхээр ерөнхийдөө энэ хараа obsidian дээр нэг юм ойлгох хэрэгтэй. Obsidian-ы талаар obsidian болохоор ерөнхийдөө нэг юм note гэдэг байгаа штэ. Нөтүүд зөтөрөчин болохоор ингээд нэг юм коллекшнууд байгаа тийм үү тий? Коллекшнууд. Тэгэхээр бидний болохоор энэ note гэдг нь болохоор жоохон файл болон фолдерын системээсээ өөр хооронд нь холболт хийж болдог. За тэгээд дээрэс нь болохоор тэр нөгөө нэг юуг нь хэдүүлээ бас харж болдог гэсэн тийм үү те. Одоо энэ өөр хоорондоо яаж холбогдсон байна уу? Нэг нь нөгөөдөгтөө холбоо үүсч үгүй юу гэх мэт те. Гэт яхаараа нөгөө файлуудыгаа бид нар амархан олж авч нэгнээс нь нөгөөдгөөс нь ингээд салгах боломжийг бас бий болгодог. Ингэснээр энэ болохоор явсаар хагаад одоо тухайн одоо энэ болохоор бидний болохоор мэдлэгийн knowledge management system гэж яваад байгаа юм л одоо жишээлбэл эсвэл learning ч юм уу тий ер нь мэдлэгийн note-ийг ийн систем зөтөрөө болохоор тэр нөгөө нэг хүмүүсийн гаргасан артикл тий бусад одоо тэр нөгөө нэг сангууд биш үү эдгээрийг ингээ нэгтгсэн менежмент маягийн байгаа байхгүй Obsidian-ыг энэ скрин талч буй аль альны ялгаагүй Obsidian энэ нөгөө нэг миний бас нэг энэ бас хэрэглээд байгаа энэ Evernote эдгээр чинь болохоор дандаа энэ нөгөө нэг юм нөтүүд ээ штэ тэмдэглэлүүд жижиг тэмдэглэлүүд бид нар цаасан дээр шигсэн тэмдэглэл юм тэмдэглэлүүдийг л ерөнхийдөө менеж хийдэг ийм л зориулттай софтвер гэж ойлгож болно софтвер. Тэгэхээр энэ софтверийг болохоор энэ нөт болгоно болохоор нэг юм одоо мэдээллийг одоо авахулж байгаа. Зарим тохиолдолд болохоор бид нар болохоор энэ зарим нөтүүд маань одоо юу ч хийж болно л да. Одоо жишээлбэл энэ бидний өмнө зурсан нэг юм attachment ч биш юм энэ одоо юу зургийн файл байна тийм үү те. За тэгэхээр зарим тохиолдолд болохоор энэ одоо жишээлбэл ийм тэмдэглэлүүд байх жишээнтэй нөт болгоно. Тэгэхээр тухайн нөт болгоно тодорхой хэмжээний линктэй байж болно, холбоостой байж болно. Энэ гэхэд одоо жишээлбэл энэ зөтөрөө integration гэж тийм үү те. Ингээд яхаараа энэ холболтууд нь бол үүссэн. За энд нь харах уу. Энэ Obsidian бас тэгж жаад жоохон ингээд юутай шүү. Баагаар л орохгүй бол бас живж мэдхээр юутай маш их олон хэрэглээ ихтэй гэх юм уу? Тийм болохоор бас жоохон эвгүй. Тэгэхээр энэ дээр болохоор яг хөө хэрэглээд явах юм бол хүмүүс нөгөө хэрэгцээтэй юмнуудаа хийгээл яваад байгаа юм л та. За энэ линкээс нь болохоор бид нар болохоор шууд өөрсдөө бас ингээд орж болно. Одоо иймэрхүү байдлаар 2025 оны 4 сарын 20 одоо юу гэдгийг ямар нэгэн тэмдэглүүлдээсэн бол энэ маань ингээд явж явах хэвээр. Их хэрхэн холбох вэ? Гэхээр за энэ мэдээлэл маань байна. Бусад одоо ингээд өөрт хэрэгтэй мэдээллүүд ингээд оруулаад ирж байгаа жишээ нэ тий. Иймэрхүү байдлуудаар. Тэгэхээр энэ олгон чинь болохоор энэ юутай холбоотой вэ? Энэ дотроос энэ маань ямар мэдээлэлтэй холбоотой вэ? За энэ дээр холбоосоос гадна болохоор бас таг бас ашиглаж байгаа. Таг. Энэ дээр ямар ч таг байхгүй. Тэгэхээр энэ тагийг болохоор яг хуу аянда сүүл рүүгээ ашиглаа явж болно. Тэгэхээр энэ дээр болохоор бид нар нөт оруулахдаа зарим тохиолдолд өөрсдөө ингээд темплейт үүсгээд
Тэгэхээр тэр темплетээ болохоор бид нар бол ашиглаад яваад байна гэсэн үг. Темплет яг иймэрхүү хэм маягтай байна шүү гэдэг юм аа. Тэгэхээр энэ нэг талаас бас нэг productivity-г нь бас нэмэгдүүлж байгаа хэлбэр байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ темплетийн хэсэг дээр за энэний темплетийг харъя л да. Тэгэхээр энэ дээр болохоор хэдүүлийн өмнө үүсгэжсэн Zotero-гийн темплет гэсэн. За тэгэхээр энэ дээр нь болохоор яг хуу хамгийн дээдлэлт нь байгаа энэ хэсэг маань бас нэг энэ ноутын хувьд болохоор метадата нь болж таарад байгаа байхгүй юу? Метадата. Тэгэхээр энэ Zotero дээр болохоор хэдүүлээ энийг хараад энэ болохоор метадата нь гэж ойлгосон шүү дээ, тийм ээ? Байна уу? За. Энэ болохоор метадата тасарчуу гэж бодлоо. Тэгээ Obsidian-ы хувьд болохоор энэ толгой дээр нь болохоор юм метадата бид нар ашиглах юм бол метадатагийн бид нар дараа нь энд нь болохоор бас хандаад бас тодорхой хэмжээний бас зүйлүүдээс хийж болдог байгаа. За тэгэхээр энэ темплетийн дагуу одоо жишээл хамгийн ихнээс нь болохоор Zotero-гийн темплетийн дагуу буюу энэ хэвлсэн оныг бид нар авъя. Энэ формат нь болохоор нэг иймэрхүү байна гэдгийг хэлж өгөөд за after-ыг авъя, хаягийг авъя, тийм үү? Энэ үүргийг авъя, Zotero-гийнх нь холбоосыг авъя. Хэрвээ ямар нэгэн таг байх юм бол тагуудыг авъя, тий? За тэгээ published байх юм бол published гэдэг ч юм уу тий одоо жишээлбэл хэвлэгдсэн юм уу юу юм гэж өөр одоо нэмэлтээр одоо юу гэдгийг чи өөр ингээд тий оруулаад өгч болно. Site key-г авч болно. Tag. За тийм tag гэдэг нь болохоор одоо Facebook эднэр дээр одоо энэ хаштаг маг ашиглаад байгаа шүү дээ. Хаштаг Facebook эднэр дээр одоо нэг юм юу эднэр ашигласан байдаг шүү дээ. Тий. Тэгээд тэрнийхэн дагуу ингээд яхаар тэрэн дээр нь дарахаар тэрнтэй адилхан одоо зөвлөд яг тэр хаштагаар гарч ирсэн зөвлөд нэг бүгд ингээд гараад ирдэг. Ер нь бол тэрийг л хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр тагийн хувьд болохоор ашигладаг энэ Obsidian дээр бол бас төлхөө ашигладаг. Гэтэ хүүхэн өөрөө л мэднэ. Би болохоор нэг таг ашиглах нэг сонирхол байдаггүй. Нөгөө баг өөрөө дотор нь ороод толгой эргэчих гээд байдаг учраас тэгэхээр баг багаар жоох ингэж нөгөө нэг явцын дунд л яахгүй бол ер нь бол нэг тэгэж тагийг шууд хэрэглэхэд бас аюултай. Одоо жишээл би болохоор нэг юм энэ дээр бас энэ Zotero дээр бас энэ таг үүсгэж болох байхгүй юу? Энэ тагийг болохоор автоматар тухайн одоо энэ файлуудыг авахта тухайн файлууд ямар тагтай байна тэрийг шууд автоматар бид нар бас авч болдог. Тэрийг бас энэ дээр бас сеттинг хийж өгч болно. Тэрийг авахгүйгээр бид нар өөрсдөө тийм үү өөрсдийн таг үүсгэх юм бол болоод өөрсдөө энэ дээр нь бол таг үүсгэж болно гэсэн. Одоо энэ дээр хэдүүлээ ингээд таг үүсгэе. Энэ тийм үү tag add тэ. Тэгэхээр энэ чи болохоор за энэ уурын амьсгалын талаар climate ч юм уу тэ. Зарим тохиолдолд бид нар болохоор ихэвчлэн title-аас гадна ямар нэг бид нар өөрсдөө ч юм уу хэрэгцээтэй ч юм уу мэдээллүүд бас байж болно тийм үү. Хүний өөрийн хэрэгцээл гэсэн нэг талаасаа яг ямар чиглэлээр мэдээлэл хайж байгаа гэдгээсээ болоод өөрсдийн хэмжээний юм таагуудыг бас үүсгэж болно. Тэ эргүүлээд өөрөө ашиглахад л хэрэгцээтэй байдлуудыг л ашиглана. Биеийн маягаар л нэгсний шошго хийж өгч байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь болохоор тэр таагаараа ингээ хайхаар тэрнтэй адилхан мэдээлэлтэй юмнуудыг бид нар тэ зарим тохиолдолд бид нар тайтлаа мартцсан байж болно тэ. Тэгэхээр юу илээ гэхээр ямар нэгэн тааг ч юм уу тэ. Зүгээр нэг ерөнхий одоо climate warming ч юм уу тэ юу гэдэг чинь энэ үгээр гэх мэт маягаар ингээд оруулж өгч болно л гэсэн үг байхгүй.
Нэг иймэрхүү л ингээд яхаар энэ болохоор нэг тэ тагтай болчихж байгаа. Энэ нэг climate warming-ийн тагтай. За тэгэхээр энэ дээр болохоор би climate warming дээр энэ таг дээр дарлаа. Тэгэхээр энэ нөгөө Томсын юм маань гараад ирж байгаа зү тэ. Энэ тагийн дагуу. За эсвэл би энэ одоо thermal ecology-г энийг болохоор бас таагалцсан байсан баг та. Болж байгаад adaptation дандаа энэ гарч ирдэх ямар учиртай юм бол. Эмоё дээр байгаа учраас тэгж байгаа юм байна. За энэ орлоо тэ Arctic dust тэгэхээр энэтэй холбоотой тэгээ энэ таг нь болохоор энэ black carbon radiative гэдэг нь болохоор энэний таг болохоор энэ Arctic dust байгааз. Тэ? За нэг иймэрхүү байдлуудаар ингээд эсвэл review paper ч юм уу. Энэ дээр бол ямар нэгэн review paper ерөөсөй байхгүй юм байна. Зарим тохиолдолд одоо project дотроос би ингээд яхаар ерөөсөө нөгөө нэг архив дотор би бахан review paper хийлөө усгаа хийсэн юм байна л та. Тийм байна. Энэ нөгөө нэг өнгө нь өөрчлөгдөөд яатсан байхгүй болцсон юм байна. Хүмүл болчтой юм байна өнгө. Тийм ээ. Тэгэхээр энэ одоо project болгон дээр ингээд орохоор энд байгаа одоо таагуудыг тийм ээ ямар л төрлийн тааг байна энэ болоодыг гаргаж ирж өгдөгөө л гэсэн radiation гэх юм бол radiationтэй тий Asian dust-тэй гэх юм бол одоо жишээл ийм мэдээлэл байна гэх мэт. За нэг иймэрхүү маягуудаар ерөнхийдөө бол тааг бол ингэж явдаг байгаа. Тэгэхээр Obsidian болохоор бид нар болохоор энэ болохоор уг нь бол ингээд метадата за тэгээд бас гадна метадатан дотор за нэг иймэрхүү мэдээллүүд байна. За тэгээд дээрэс нь энийг одоо shift control байна. Сонсогч байна уу? За метадата нь болохоор ингээд энийг чи болохоор өөрсдөө л ерөнхийдөө метадата темплейт дотроо үүсгэж өгч болдог байгаа. За тэгээд энэ бол сонголтын асуудал. За тэгээд дотор нь болохоор их нь болохоор ямар байх юм бэ? Summary, purpose, за method гэх мэт энийг болохоор хэдүүлээ бол үүсгэсэн шүү дээ тий. За тэгээд annotation нь болохоор за энэ болохоор нөгөө нэг энэ гэснээр програм л яваад байна гэсэн үг. За тэгэд зөтөрийнхоо ийшээ ингэж хандаад ингээд энийг аваарэ гэсэн л юм байгаа. За энэ зөтөрөө integration болохоор энэ гэдэг уг нь ажиллаж байсан ажиллахгүй байсан дараагийн удаа би тэгээд ягаад дараагийн удаа ороод ирэхээр би янзлцсан бай. За энэ болохоор зөтөрөө integration-их одоо өнөөдрийн хэсэг шүү дээ тий. Энэ template file энэ залуугийн тийм ээ энэс хэдүүлээ явж байгаа тийм үү тий. Энийг үзээд энэний дагуу аавна гэсэн үг. За тэгэхээр template file нь болохоор одоо энэ зөтөрөө integration гэсэн юм template file. За энэний файл нь болохоор за tag нь ихэнд нь гэж байгаа. За тэгээд title, author, жил, хэвлэлийнх нь компани юу юм, keyword буюу түлхүүр өгөөд нь юу юм, citation буюу site key-г нас авсан байгаа. За нэг иймэрхүү байдал. За тэгээд metadata болохоор за энэ дотор болохоор юу байх вэ гэхээр abstract байна. Зөтөрөөгийнх нь линк байх хэвээр. За иймэрхүү юмнууд нь бол байх хэвээр гэж. За тэгээд энэ
веб пэйжийг бас авч байгаа. За тэгээд энэ болохоор safe note өөрсдийн хийсэн note. За тэгээ энэ чи болохоор reading notes дээр болохоор энэ дээр болохоор safe note дээр болохоор одоо өөрсдөө одоо note-ууд тий хажуугаар нь бид нар ингээд highlight хийхээс гадна note хийж байгаа тийм үү тий. Энд тэнд нь ямар нэгэн өөрсдөө сансан юм тэр байр нь ийшээ орж ирэх хэвээр. За тэгээ reading notes нь болохоор одоо энэ цэцэрэгийн 7 өнгө байгаа шүү дээ. 7 өнгө ашиглана гэсэн үг. Энэ болохоор маш их айтсан. Энэ болохоор байхгүй. Муу руу гарыг. Томас руу гарыг. Одоо хэдүүлээ энэ нэг юм хэдэн өнгүүд байгаа тийм үү тий. Энэ өнгийг л ерөнхийдөө ашиглаад highlight хийхдээ зүгээр л одоо дураараа за энийг хөхөлчи, энийг улаалах чи гэхгүйгээр тий урьдчилсан байдлаар юу яана гэсэн үг. Темплетийнхаа дагуу явнаа л гэсэн үг. За. Тэгэхээр энэ юу вэ гэхээр одоо жишээл бид нар тэрийг болохоор бас яг уу ингээд суулгасныхаа зохицуулсныхаа дараа өөртөө ингээд явцгаа тунд өөртөө арай одоо илүү амар байдлаар хэрэгцээтэй байдлаар өөртөөхөө хэрэгцээндээ тохируулж мэдээж customize буюу өөрчилж болно. Тэгээ тэр болохоор чөлөөтэй. Тэгэхээр энэ чи болохоор яг уу гэхээр энэ хүний суулгасан нь болохоор ийм байгаа. Background хөх өнгөөр за ерөнхийдөө ингээд тий хэрэгцээтэй ингээд суур мэдээлүүд гэж байдаг штэ. Background information тий эднэрийг энэ сонгоё тий одоо над хэрэгтэй ч юм уу тий одоо зарим тохиолдолд introduction хэрэгтэй чухал мэдээлүүд бас байгаа штэ тий. Тэгэхээр тэдгээрээ ийгээд ингээ хөх өнгөдөр явчихъя. За тухайн үүлийн ч юм уу тий асуулт ямар одоо юг төвшүүлсэн тий зорилго нь юу юм тий асуудал нь яг юу юм гэх мэттэй бид нар одоо юмны нөгөө гапыг олох гэж байгаа штэ. Research gap энэ хаана байгаа юм гэх мэт. Тэгэхээр энэ нь болохоор айгүй чухал хэсэг байгаа. Тэгэхээр энийг нь болохоор ногоо өнгөөр өгөө ч юм уу тий. Гэх жишээ нь ингээд өнгүүдээ бид нар ингээд сонгоо явчихаар айгүй амар ингээд тодруулахад ч гэсэн амархан болоод явчихна гэсэн үг. Окей. За тэгээд зарим тохиолдолд одоо жишээлбэл арай эргэлзээтэй ч юм уу тий ийм тохиолдлуудыг бас байж болно тий бас мөн сонирхолтой фактууд байж болно, экзамплууд байж болно гэх мэт тийм үү. За бусад одоо ийм юмнууд ах юм бол ийм өнгөдөр өгөө гэт тий. За тэгэхээр энэ форматын ингээд дагуу ингээд явхаар ингээд өнгүүдээр нь ялгарч гарч ирэх хэвээр. Окей. За тийм. За тэгэхээр энэ хүнийхийг харъя. За ингээд highlight хийсэн. Save back гэмтэй. За тийм community plugin-ийг суулгана. За зинч бүр эхнээс нь дээрөө интеграшны суулгаад за хэдүүлээ бол энийг бол явцсан байгаа.
За энэ PDF utility-г бас download хийж болох юм байлээ. За ингээд бусад юмнуудаа ингээд суулгах юмнуудаа суулгаатай цөтөрөө ингээд цөтөрөө интеграшныхаа юуг ин опшныг хэдүүлээ сонгож өгнө тийм үү те. За ингээд хааш нь хийх юм гэдэг юмнуудаа сонгож ярьж өгөөд темплейт файлаа хийж өгөөд за яг хоо энэ нөгөө нэг Obsidian дээр бас нөгөө нэг hotkey бас маш одоо энэ hotkeys гэж аз энийг бас их ашигладаг. Тэгэхээр hotkey гэдэг нь одоо шил Ctrl C ч юм уу Ctrl V хуулах муулахтэй эдгэрийг бид нар болохоор нөгөө юм яадаг шүү дээ. Энтэй адилхан одоо цөтөрөө интеграшны бид нар ашиглах үедээ бас нэг hotkey суулгая ч юм уу тий. Тэгэхээр бас тэрийг шууд ашиглаад яачих юм бол бас амархан давуу ч юм уу. Яг hotkey-г яаж суулгах вэ? Hotkey дээр дарлаа. Import гэхээр одоо энэ сонголт тий. Цөтөрөөгийн annotation-ыг авъя. Цөтөрөөгийн import notes-ыг авъя ч юм уу тий. Ctrl Shift I-ыг өгч ийн өөртөө илүү боломжийн гэсэн ч юм уу. Гэтэ hotkey бол давхардахгүй байх хэрэгтэй. За хөгсөө. The Morrison гэдэг хүний имийг авсан байна. Гэт нөгөөх маань ингэж шууд автоматар тий таггүй юм байна. За ингэж гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Дэлгүүр өгөөдний юм байна, publisher-ны юм байна, юм байна тий. Энэ site key-гэрээ metadata-г ингээд доош нь ингээд буулгах юм бол мэдээллүүд нас гарч ирнэ. За highlight хийсэн зүйлүүд маань ингээд тий нэг хүрчлэн гарч ирэх хэвээр. За доошлуулад нөгөө main finding center гэдэг нөгөө нэг толгойтойгоо нөгөө setting хийсэн юмнууд маань гарч ирнэ. За ийм байгаа.